Дэлхийн томоохон компаниудаас суралцаж саад бэрхшээлээс урьдчилан сэргийлж гэтлэн гарах боломжийг Америк, Сингапур зэрэг хөгжилтэй орнуудад зохион байгуулагддаг Apex олон улсын чуулга уулзалтаас бизнес эрхлэгчид олж авдаг. Харин манай улсад энэ жишгийн өндөр ач холбогдол бүхий бизнес апдейт чуулга уулзалтыг YMC менежментийн зөвлөх компани анх санаачлан өнгөрөх жинд амжилттай зохион байгуулсан. Анхны чуулганы оролцогчдоос өндөр үнэлгээ авсан тус үйл ажиллагаа 12 дугаар сарын 4-нд Чингис хаан зочид буудалд 2 дахь удаага болох гэж байна. Бизнес апдейт чуулга уулзалт нь Монголын бизнесийн байгууллага, хувийн секторын чуулж, удирдлагын түвшинд санал, туршлагаа солилцож, илтгэл тавина, хэлэлцүүлэг өрнүүлэх талбар нь болж чаддгаараа онцлог. Анх дахь уулзалтын илтгэлүүдийг үндэсний шилдэг үйлдвэрлэгч, тэргүүлэгч компанийн захирал удирдлагууд тавьж, амжилттай хэрэгжүүлсэн арга техник төслөөсөө харамгүй хуваалцсан. Харин энэ удаагийн уулзалтанд бизнесийн өнөөгийн өнгө төрхийг нэгтгэн дүгнэх үндсэн илтгэлийг нийтлэлч, илтгэгч, хас лизинг компаниг гүйцэтгэх захирал жаргал сайхан хүргэх бол бизнесийн салбар бүрийн төлөөлөл, тухайлбал MCS Group, оюу толгой компани, Mobicom корпорац тэргүүтээ 15 байгууллага тухайн жилд амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдээс дэлгэрэнгүй танилцуулах юм. Энэ чуулга уулзалтанд оролцсон хэн бүхэн бизнесийн ертөнцийн цоо шин мэдээлэл олж аван ажил хэрэгтэй тулгарч буй саад бэрхшээлийг шийдвэрлэх, хөгжлийн гарцыг олохын зэрэгцээ, шинэ харилцагч, өөрийн болон бусад салбарын мэргэжилтнүүдтэй холбоо тогтоох зэрэг олон давуу талыг зохион байгуулагчдын зүгээс амлаж байгаа. Та өөртөө болон компанида ганцхан өдрийн хөрөнгө оруулалт хийгээд л үлдсэн 364 хоногт амжилттай хөгжих боломжийг бизнес апдейт 2011 олгож байна. Чуулга уулзалт 2011 оны 12 дугаар сарын 4-нд Чингис хаан зочид буудалд болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 8811 тэг 4 утсаар мөн бизнес апдейтсыг эмээн цахим хуудасаас авна уу.